Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргье. За та яг одоо илүү өрөө сувгийг хүлээн авч сонсож байна. Ингээд илүү өрөө сувг дээр лайк дардаг, шеэр хийсэн, subscribe дарсан та бүхэндээ маш их баярлалаа. За мөн байнгын сонсогч та нартай маш их баярлж явдаг. Та анхудаа илүү өрөө сувгийг сонсож байгаа бол subscribe дарж бидэнтэй нэгдэрэй гэж хүсэж байна. За ингээд 7-8 хоног орчим одоо шинэ дугаар оруулсангүй. За ингээд зарим сонсогчдоос маань яасан бэ? Яагаад ингээд шинэ дугаар оруулахгүй байна гэсэн хүсэлт ирсэн байна. Ингээд удсан бол та бүхнээс уушлал хүсэж байна. За өнөөдрийн хэрэгээрээ бол нэгэн токсик найзаасаа болж амиа алдсан одоо харамсалтай хэргийн тухай ярихаар бэлдлээ. Нэгэн шивэд бүсгүй найзтайгаа уулзна гэж яваад сургаггүй алга болжээ. 2022 оны 10 сарын 15-нд Шведийн 14,000 хүн амтай Вентланд гэх жижиг хотод гарсан хэрэг юм. Уг хотын иргэд нэгнээ таньдаг бөгөөд ноцтой гэмт хэрэг огт гарч байгаагүй 50 амгалан хот юм байна. 21 настай ангаахын сургуулийн оюутан хөл бөмбөгчин Төвийг их бүсгүй найзтайгаа уулзна гэж гэрээсээ гараад ор сургаггүй алга болсон хэрэг энэ хотыг дөргөөсөн юм. Тэр өдөр Төвийн найз залуу Альбантайгаа хамт байсан бөгөөд тэр хоёр интернетээр одоо бусад найзуудтайгаа холбогдож Minecraft тоглож байсан. За шүн дундын үед найз Мухаммед одоо Төвийн Альбан хоёр руу залгаад тийм ээ. Хоёр гараад ирээ. Би бааранд байна. Жохон хэдүүлээ ууж хөвгөлтөө гэж дуудсан. 10 сар бол Вентланд хотынхны хувьд бол хүмүүс ер нь гадуур маш ихээр гардаг, зугаацдаг. Ер нь бол одоо тийм уйлрал, тийм сар юм байна. Төвийн ганцаараа хотын төвийн бааранд хүлээж байсан найз Мухаммед болон түүний ах Амир хоёр дээр очсон. Тэр шүн харин Төвийн найз залуу Альбан болохоор би жоохон гармааргүй байна. Жоохон тийм гарах хүсэл алгаа. Тэгээд ч бас нохоогоо хармаар байна гэд гэртээ үлдээд найз охиныгоо ганцаар ингэж явуулсан. Мухаммед Амир хоёрын байсан Нөет нэртэй баар бол дотроо боулингийн талбайтай, ресторантай, амьд хөгжим тоглодог тайзтай одоо нилээд тийм том газар байсан юм байна. За Төвийн шөнийн тэг цаг 10 минутын үед өөрийнхөө ундаг дуугаа одоо унаад ингээд баарнд хүлээж исэн найз дээр очисон байна. За уг баар бол шөнийн 1 цагт хаах байсан учраас тэдэнд маш бага хугацаа үлдсэн. Шөнө 1 цагт баар хаах үед Төвийн одоо хамт хэсэгхэн одоо уусан найз Мухаммед болон түүний ах Амир хоёроос салаад өөр тийшээ явсан байдаг. За 1 цаг 8 минутанд Төвийн найз залуу руугаа нэг тийм учир битүүлэг гэх юм уу нэг тийм мессеж бичсэн байгаа. За энэ мессеж бол ингэсэн байна. Жона намайг цогсон гэсэн мессежийг бичсэн. За энэ мессежийг бол найз залуу нь одоо Альбан уншингуутлаа айгүй сандраад айгүй хурдан одоо Төвийн рүү залгаад юу болсон бэ? Яасан бэ? Чи зүгээр үү гэд ингээд асуусан чинь Төвийн бол утасны цаанаас за гэртээ очиж байгаад юу болсон бүгдийг би чамд ярьж өгье гэд утсаа тасалсан байна. Төвийн энэ Жона гэх охинтой бол 2020 оноос эхэлж найзууд болсон бөгөөд за тэр хоёр бол хэсэг хугацаанд муудалцаад холбоогүй болсон байсан юм байна. За шөнийн 1 цаг 49 минутанд Альбан унтахаасаа өмнө найз охин руугаа дахиад залгасан. За тэгэхэд бол найз охин Төвийн ярихтай тийм ээ. Жона болон Жонагийн найз Мая хоёртой бид хоёр ингээд Жонагийн гэрлөө бид гурав хамт явж гинэ. Тэгээд ингээд тэднийд очиод бид хоёр бас эвлэрээ, учир начраа олцъё гэж бид гурав ер нь бол ярилцсан гэсэн байна. Найз залуу Альбан нь бол одоо тэг хэрэг байна уу да Төвийн гэртээ ирүүл яасан бэ чи одоо болно штэ гэд хэлсэн чинь Төвийн бол санаа зовлтгүй гэж хэлээд утсаа тасалсан баг. За тэгт нь бол найз залуу нь утсаа таслахаас өмнө за юу ч болсон байж над руу залгаарай ер нь болгоомжтой байгаарай гэж хэлээд ингээд энэ хоёрын сүүлийн яриа болоод дууссан. Маргааш өглөө болоход Төвийн гэртээ ирээгүй байсан байна. За Үүрийн 5 цаг 46 минутын үед найз залуу одоо Альбан бол гинт сэрсэн байна л да. За тэгээд ингээд найз охин гэртээ ирээгүй байсан учраас найз охин руугаа залгасан. Утас нь аваагүй, холбогд боломж байсан утас аваагүй. За 5 цаг 53 минутанд Альбан өөрийнхөө найз охин одоо очиж хонноо гэдээсэн өөрийнхөө найз охины найз Жона руу залгасан байна. За тэгэхэд бол Жона утас аваагүй. За өглөөний үүрийн тийм ээ 6 цагт Жона харин буцаагаад Альбан руу залгасан байдаг. За тэр ингэж ярьсан байна. Би сая усанд орчоод гарч ирлээ. Тэгээ тэр хоогуур чи залгасан байна. Төвийн өөр чинь манад ирсэн. Тэгээд ингэ шөнийн 3 цагийн үед явсан. Тэгээд хаашаа явсан би яаж мэдвдээ гэж ярьсан. Альбан найз охиноо бодсон байна л да. За ямар ч байсан Жонагийн д очиод явсан байна. За тэгэхээр мань хүн бол аавын д очиод хунцсан болов уу гэж таамаглаад найз охиныхоо аав Петр рүү залгасан байна.
За тэгэхэд бол өглөө эрт 6 өнгөрч исэн учраас одоо Петр утсаа аваагүй байна. За Альбин бодохдоо өөрийгөө тайвшруулаа тий. За одоо төвөө цаа чинь ингээ шүнжин шоудаад мэдээж л ууцсан, ядарсан. Одоо өдөрт бол өөрийн 6 цагт нам ундаж байгаа нь тодорхой. За тэгээ дээрээс нь мэдээж утсан ингээд унтраастай байгаа нь бол цэнгэн дууссан биз дээ гэж таамаглаад буцаад унтцсан байна. За ингээд хэдэн цаг унтаж байгаад бол төвөө сэрэгт нь бол төвөө гэртээ ирээгүй л байсан. За ингээд буцаад одоо нөгөө нэг найз залуу сандраад тийм ээ найз охиныхаа аав руу залгахад бол аав нь өө манад ирээгүй бүр надтай огт уцаар яриаггүй штий ойр бит хоёр ер нь холбогцсонгүй гэж хэлсэн баг. За ингээд Альбин төвөгийн аав Петр хоёр уулзаад сандраад одоо төвөд ямар нэгэн муу юм тохиолдсон байх вэ гэж бодоод түүнийг баахан хотоор хайжээ. Өглөөний 9 цаг 53 минутанд Альбин тийм ээ Жона руу дахиад залгсан байна л да. Ингээд дөөви хаан чалгаа хайгаад олдохгүй байна. Яг ингээд танахаас юу болсон юм бэ? Яасан юм бэ? Хэдэн цагт явсан бэ гэж асуусан чинь нөгөө Жона гэдэг охин ч нөгөө ярьсан юм аа л давтаж ярьсан байна. За ингээд нэг хачин юм нь юу байсан бэ гэхээр төвөгийн ундаг дугуй нь урьд шөнө унаад явсан одоо гэрээсээ гарсан ундаг дугуй нь энэ Жона гэдэг одоо найзынхан байрны ойролцоох 100 метрийн зайнаас олцсон байна. Тэгээд дугуйн төгжээтэй байсан байна. Тэгэхээр бол дөөви бол одоо хэрвээ найзынхаас явсан бол ундаг дугуйгаа унаад л явах байсан гэж найз залуу нь бол ярьсан. Ингээд тэр өдрийн 16 цаг 19 минутын үед бол одоо ар гэрийнхэн төвийг ер нь бол сургаггүй алга болчлоо гэж үзээд албан ёсоор цагдаад мэдгдсэн байна. За цагдаагийн тэмдэглэлд төвийг бол одоо ерөнхийд нь 90 сурвалжлах тийм ээ одоо хайж байна гэсэн тэмдэглэлтэй бол ингэж тодорхойлж бичсэн байдаг. За ингээд энэ тэмдэглэл төвийн зургийг тавиад 160 см өндөртэй, буржгар улаан үстэй, зээлийн карт болон гар утастайгаа явсан гэж бичсэн байна. Энэ Вентланд хотынхан бол ер нь бол энэ төвийг бол ер нь андахгүй мэдх юм байл л да. За хаана вэ, хинтээ вэ, за төв вэ. Ер нь бол зарим нь бол зүс таньдаг те. Ийм байсан. За төвийн маань тухайн үедээ яг ангаахын сургуулиас 1 жилийн чөлөө авсан байсан юм байна. За энэ чөлөө авсан шалтгаан нь бол ерөөсөө төвөгийн сэтгэл санаа маш тогтворгүй. Ер нь бол одоо тийм нэг юу гэж хэлэхүү сэтгэлээр унаад нэг юм сэтгэл зүйн асуудалтай байсан учраас хэсэг ер нь бол одоо сургуулиасаа чөлөө аваад амьдралаа одоо нэг зэгцлэе, сэтгэл санаагаа зэгцлэе гэсэн байдалтай бол байсан юм байна. За энэ байдлаас нь одоо зарим хүмүүс дүгнээд төвийг бол одоо сэтгэл готрлын ийм ууж исэн юм чинь хаа нэг тийшээ цухтаагаад явцсан баха тэ гэж үтсэн бол төвийн ар гэрийнхэн бол төвийн бол ер нь яг үнэндээ бол тухайн хүний одоо мөн чанар бол их сайн хүн. Тийм учраас одоо ингээд ор сургуу цухтаад нэг амиа бодоод явчих хүн бишээ гэж ярьсан. Цагдаа нар өргөн хүрээтэй эрэл хайгуулыг хийж сэжүүрүүдийг гаргаж ирсэн. Урд шөнө орсон Новет баарнд төвий бол 2 эрэгтэй найзтайгаа цагийг сайхан өнгөрүүлж байгаа одоо хяналтын камерын бичлэг бол олдсон. За гэвч энэ баарнд хэрүүл гарсан бөгөөд за гэрчүүд ч байсан байна. Гэрчүүд гэдэг нь тухайн шөнө тэр баарнд ууж исэн хүмүүсийг хэлж байгаа. За энэ хит хитэн гэрчүүд гарч ирэхэд бол тийм ээ одоо бидний яг ууж байхад энэ охин энэ нэг охинтой ингээд маргалдаад байсан. Үнэн нилээд одоо чанга дураал тий. Тэгээд яг юунаас болж маргасныг бол бид нар мэдэхгүй гэж тэр гэрчүүд ярьсан байна. За мэдээж одоо Орос сургуу алга болсон төвөйтэй хамгийн сүүлд хамт байсан хүмүүс бол түүний найзууд болох Жона, Мая гэдэг 2 охин баг. За дээрээс нь төвөгийн ундаг дугуйн Жонагийн байрны ойролцоогоос олцсон сонин. Цагдаа нар байрны ойр амьдардаг хүмүүсээс бас байцаалт авсан байл л да. За ингээд Жонагийн байрны хөршин бол тэгж ирсэн байна. За яг тэр шүн бол энэ Жонагийн гэрээс бол амар чанга чимээ гарсан. Тэгээд Жонагийн гэрт энэ төвөгийн найз залуу болон аав хоёр ингээд очиод уулзахад бол Жона нөгөө ярьсан зүйлээ л давтаад яриадсан байна. За ингээд төвийн Жона хоёр 2020 оноос эхэлж найзалсан жилээ. За энэ хоёр бол архитект болон хувийн одоо асуудлаас болоод нилээд муудалцсан байсан юм байна. Ер нь бол одоо хоорондоо харьцаа болцсон байсан гэсэн. За тэгээд ингэж ярьсан байгаа энэ Жона гэдэг найз нь төвийн амар их архиудаг ш. Ясан дээр төвийн баг архичин штэ. Тэгээд уучгаараа бүр амар агсан. Тэрнээс л болж ер нь бит хоёр жоох муудалцдаг байсан гэж Жона ярьсан. Тэр шөнө Жона төвийн хоёр санаандгүй одоо тэр Новет нэртэй баарнд тааралцсан. Тэгээд тэр үед төвийн тийм ээ ингээд Жона тэр ирэнгүүтлээ хэрүүл өдөөд тэгээ дэлхийн хамгийн муу хүн гэдгийг мэдрэх ямар байдаг вэ нийтрээ гэл ингээл үг хаяал эхэлсэн юм байл та. За тэгтэн Жон бол ёо чи зүгээр л эндээс яваад үдэх үү гэд хэлсэн чинь төвийн хариуд нь бие барьж чадалгүй уурлаад тесрээд Жон руу дараад толгой руу нь одоо хүчтэй цогсон гэдэг.
За ингээд энэ хоёр ч нөгөө барьцалдаж аваад байж ихт хүмүүс хөндлөнгөөс оролцоод энэ хоёрыг салгасан. За ингээд энэ хоёрыг салгаагүй бол нилээд ширүүхэн зодон болох байсан гэж Жона ярьсан байна. Тэгээд Жона тайвшраад Төвидээ эвлэрхийг хүсч ингээд хоёлаа манай найз Мая тамд гуруулаа манад очиё гэд хэлсэн. За тэгт нь бол Төви зөвшөөрсөн. Тэр шөнө тэд эвлэрч Төви тэднийхээс бол шөнийн 3 цагт ингээ явсан. Тэгэл одоо манахаас явсныг би бол мэдээгүй. Би ч бас ингээ согтцсон байсан гэж Жона ярьсан. За харин танаа гэрээс одоо уурч нь нилээд тийм чанга чимээ гарсныг хөшүүрчин сонссон байна. Энэ талаар одоо чи юу гэж хэлэх юм бэ гэхэд бол Жона тайлбарлахдаа би бөөлжөөд баанныхаа өрөөний шалан дээр унтсан. Тэгээд тэр чанга чимээ гарсан баха. Тэгээ намайг ингээд баанд ингээд бөөлжөөд бас чадахгүй унтсан байхад манай найз Мая надад туслаад тэгээд намайг түшээд бааны өрөөнөөс гаргаад тэгээд бааны өрөөнд болсон одоо тэр бөөлс мөлсний нэтрийг бол нэлээд сайн цэвэрлсэн юм аа. Тэгээд бит хоёр амир өсөөд исэн болохоор бас нөгөө согтуу байсан. Тэгээд ингээд Жона хөшөө гуйгаад бид хэд хамтдаа ингээд Макдоналдс орсон. Тэгээд Макдоналдсоос орж юм авч идчихэд хөшөөгөө буцаад гэртээ ирсэн гэж хэлсэн. Мөрдөгчд Төви болон түүний гар утсыг олоогүй ч гэлээ сураггүй болохоос өмнө явсан байрлалуудыг олж тогтоосон. Гар утасны байрлалаас харахад Жонагийн ярьсан бүх зүйл шал худлаа болж тарсан. Тэр шөнө Төвигийн утасны байрлалаа Жонагийн гэрээс Макдоналдс ороод буцаж Жонагийн гэрт ирсэн. За тэгээд тэндээсээ шөнийн 3 цаг 50 минутын үед хол зайд утасны байрлал заасан бөгөөд тэрнээс хойш дохио илрээгүй утас унтарсан байна. Жона Төвигийн ундаг дууг Макдоналдс орох гэж явахдаа ерөөсөө энэ байрны дор байгаагүй. Угаасаа Төви манахаас явцсан байсан. Тэгээ явсныхан дараа бид нар Макдоналдс олсон гэж хэлсэн бол энэ Жонаг одоо тийм ээ машиныг ингээд бариад хамт Макдоналдс орсон тэр хөшөөхөн хүн нь болохоор бид хэдийг Макдоналдс руу яваад буцаад ирэхэд бол Төвигийн дугуй яг эндээ байсан гэж баталсан байна. За энэ Төвигийг хохирогч эмэгтэй мэн ихэр юм байна. Ихэр охтууд юм байна. За түүний нөгөө ихэр нь бол бас ярьсан байна л да. Ер нь энэ Жона гэдэг охин бол ер нь надтай ч тэр одоо Төвитөөч тэр ерөөсө таардаггүй, тохирдоггүй байсан. Бид ингээд юм ярих тоолондоо нэг маргалтчих гал нэг ер нь нэг тийм хоорондоо тохиромжгүй хүмүүс байдаг шүү дээ. Нэг 5 үгс болохоор хэлчих гээд идэг. Тийм хүмүүс байсан. Тэгээ яг Жона миний найз биш учраас би ер нь Жонатай харьцах дургүй. Ер нь тийм л байсан. Төвөл одоо найз гэдэг ингээд явдаг байсан гэж ярьсан байна. За тэдний ер нь муудалцсан шалтгаан тийм ээ. Энэ Төви Жона хоёрын одоо нөхөрлийг үгүй хийсэн юм нь юу байсан бэ гэхээр энэ Жона өөрийн найз Төвигээ одоо энэ хот даяар тэр хотын одоо нийлдэг одоо тэр залуучууд дундаа одоо тийм нэг бүлэг найзууд нийлнэ шүү дээ. За энэ дундаа бол Төвиг ингэж ирсэн байна. Төви найз залуугийнхаа араар тавьдаг штэ гэсэн цуу яриаг гаргасан байдаг. За энээс болоод ерөөсөө энэ хоёрыг муудалцах одоо анхныхан тэр үйл явдал нь хэлсэн юм байна. За тэгээ Жона бол дээрээс нь ингэж ярьсан байгаа. Миний экс найз залуу манай одоо гэрийг шатаах гад манай байрны үүдэнд ингээд гэрийн үүдэнд байна ингээд гал тавьж исэн штэ. Тэгээд ч ер нь би бол энэ хэргийн талаар ер нь цагтаа багтаад ер нь мэдэгдэж байгаагүй тийм ээ гэж ярьсан байна. За яг энэ галын хэрэг бол гарахаас өмнө буюу 1 сарын 6-нд Мая Төви нарын гэрийн үүдэнд одоо хин нэг нь гал тавьж зүхтаасан байна. За ингээд тэдний бол хаалга нь бол шатсан. За энэ галын асуудлаас болж одоо цагдаа нарт мэдэгдээд ингээд цагдаа нар бол одоо хэрэг үүсгэж шалгасан байдаг юм. За тэр үед Жонаг хоёр найзтай өш санаж гэрийнхэн үүдэнд гал тавьсан гэж үзсэн. За мөрдөгчд 1 сарын 6-нд Жонагийн утасны байрлалыг шалгахад Мая Төви хоёрын гэрийн үүдэнд очсон тогтоогдсон байт юм. Энэ хүн амны хэрэг дээр тодорхой сэжүүр олохын тулд мөрдөгчд Жонагийн байранд нэгжлэг хийсэн. За нэгжлэг хийх үед бол тэр гэрээ маш сайн цэмбитлэн цэвэрлсэн байсан. Ялангуяа бааны өрөөгөө нилээд хүчтэй цэвэрлэгээний бодисоор цэвэрлсэн сэжигтэй байсан. Мэдүүлэг өгсөн Жонагийн дөрвөн хөрш бол ярихдаа хэлж байна. Тэр шөнө Жонагийн гэрээс чанга чимээ бол их гарсан. За бүр яг энэ чимээг тодорхойлоод хэлэх юм бол хүнийг тимээ хүчтэй өшгөлж байгаа чимээ бол сонсогдсон гэж хэлсэн байна. За ингээд хэрэг бол одоо ер нь бол тодорхой болж ирсэн. За мөрдөгчд Жонаг алуурчин гэж үзхийн тулд хуулийн дагуу өшөө илүү нотлох баримтыг олох шаардлагатай болсон байна. Мөрдөгчд бол Төвийг үгсэн тодорхой боллоо. За мэдээж одоо түүний цогц одоо олдохын дээр л гэж одоо үзэж байлаа. За сайн дурынхан болон эрлийн баг Төвийг 7 хоногийн турш хайсан. Энэ хооронд дижитал криминалистууд Жона Мая хоёрын утасны байрлалыг нарийн одоо гаргаж илрүүлсэн байна.
10 сарын 16-нд буюу аллаг гарсан яг тэр шөнө одоо үүрийн 4 цаг 25 минутаас 50 минутын хооронд Жонагийн гар утас хотоос гарч зүүн зүгт байх ойд очисон тогтогдсон. 11 сарын 2-нд буюу төвийг сургуу алга болсноос ингээд 17 хоногийн дараа үнэрч нохоттой офицерууд энэ одоо Жонагийн очисон одоо тэр байрлал зааж исэн ойгоос төвийн цогцыг олжээ. За ингээд төвийн цогц олдох үедээ бол хагас түлэгдсэн байдалтай цогцны дэргэд дутуу шатсан орны дэвсгэр даавуу хогийн уут олдсон байна. Цогцны дэрэгдээс олдсон хогийн уут нь Жонагийн гэртээ хэрэглэж байсан хогийн ууттай яг адилхан зурагтай, адилхан материалтай яг нэг үйлдвэрийн одоо брендийн хогийн уут байсан. Төвгийн амийг хөнөөсний дараа цогцыг ойд авчирч шатаах гэж оролцсон илэрхий байсан. За мөн дахин хөдөлшгүй нотлох баримт олдсон нь 10 сарын 16-ны өглөө Жона төвгийн цогцыг машиндаа ачиж явах үедээ дэлгүүр орж орны даавуу 3 бодол нойтон салфетыг 3 сав шатамхай шингэнг нийтдээ 170 швед крон ашиглан одоо авсан нь CCTV-гийн бичлэгт маш тодорхой харагддаг. Ингээд Жона Майя нарыг хүний амь хөнөөсөн хэрэгээр баривчилжээ. Байцаалтын үед Жона, Майя хоёр төвгийн амийг хөнөөсөн гэдгийг ерөөсөө хүлээгээгүй. Тэр хоёрыг тусад нь байцаахад бол Жона ойд очиж бол каннибаста билүү идэх гэж тэгж хотоос гарч явсан гэж байцаалт өгсөн бол харин Майя тэр шөнө бит хоёр ерөөсөө ойр руу яваагүй, тийм юм огт болоогүй гэж ярьсан байна. Гэвч нотлох баримтууд араасаа ил болсоор байлаа. Жонагийн бааны өрөө болон машинаас нь төвгийн ДНХ олдсон. Хэрэг гарснаас 2 сар өнгөрсний дараа Жона байцаалтын үед ерөөсөө яг хэрэгээ үнэн одоо мөннөөр нь одоо хүлээж одоо болсон бүх үйл явдлыг ярьсан байна. За Жона ярихдаа манайд ирсэн тэр шөнө би төвид одоо бааны өрөөндөө засвар хийсэн. Чи хардаа ямар болсон байна гэд ингээд төвид үзүүлсэн. За тэгсэн чинь төвөө бол маш бүдүүлэг зан гаргаж одоо бааны өрөөний засварын талаар надад айгу таагүй үгнүүдийг хэлсэн. Бүр нилээд бүдүүлэг үгнүүдийг бүр араас нь хэлээ. Дээрээс нь бүр надаас ингээд хэрүүл гуйгаад байсан төвөө. Тэгээ бит хоёр ингээд маргалдаж эхэлсэн. Тэгээ төвийн уурлаад намайг өшгөлсөн. Тэгтэн би одоо түүнийг ингэж уурандаа дарж аваад дээр нь мордож суугаад хоолойг нь боомилсон. Тэгээ тэр үед бол төвийн ингээд ханиалгаж ийснаа хөдлөхгүй болцсон гэсэн. Яг юу болоод өнгөрснийг би ойлгоогүй. Бүх зүйл нүд ирэмхийн төдийд болсон гэсэн. Майя Жона хоёр төвийг бол сэрих гэж оролцсон. За гэвч яаж анхны тусламж үзүүлэхээ мэдээгүй гэж хэлсэн. За Майя бол намайг ингээд төвийн хоолойг ингээд боомилж явах үед Майя ингээд төвийн гарыг надад ингээд дарж шалан дээр дарж тусалж исэн. Тэгээд санамсаргүй байдлаар л Майя бит хоёр төвийг алчихсан гэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр төвийг боомилж алсан тогтоогдсон санамсаргүй байдлаар алаагүй харин ч удаан хугацаанд боомилсноор амьсгал нь боогдож нас барсан тогтоогдсон. Харин Майя байцаалт өгөхдөө аллах болж байсан тэр үед нам унтаж байсан бөгөөд сэрх үед нь төвийн аль хэдийн үхчихсэн байсан. Ер нь энэ Жона төвийн хоёр одоо юу болсныг би бол мэдэхгүй гэж хэлсэн. За тэгээд Жона намайг сэрхэд төвийн цогцыг ойд авчиж хаяа хамт яв гэж шууд надад тулгсан бөгөөд энэ бүхнийг надаар хүчээр хийлгсэн гэж Майя мэдүүлсэн байна. За шүүх хурал 2023 оны 3 сарын 27-нд Төви Тонсын амийг хөнөөсөн хэрэгээр Жона Джонсон, Майя Хелман нарын шүүх хурал эхэлсэн. Тэдний өмгөөлөгч, хохирогч Төвийг согтолтын зэрэглэл өндөртэй байсан. Согтуу бааны өрөөлөв бүүлчих гэж ороод халтарч унсан. За тэгээд бүүлчсэндөө хахаж өгсөн гэж өмгөөлсөн байна. Майяг Төвигийн гарыг шалан дээр огт дараагүй энэ аллагт оролцоогүй гэж өмгөөлсөн бол шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч Төвигийн гарыг нас барахаас өмнө хатуу тэгш гадаргуу дээр удаан хугацаагаар хүчтэй зүйлээр дарсан гэдэг нь тогтогдсон. Жона Төвигийн цогцыг шатааснаа хүлээн зөвшөөрсөн ч гэлээ шатаах гэж байсан шалтгаанаа тайлбарлахдаа найзыгаа эцсийн замд нь одоо үдэж өгөхдөө чандралахыг хүссэн юм а гэжээ. Гэвч Жонагийн утаснаас хүнийг яаж мэдэгдэлгүй нууцаар алах вэ гэсэн хайлт хийсэн нь тогтогдсон байна. Энэ Google хайлтыг Жона тайлбарлахдаа тийм ээ би төвийг ингээд үзэн ядсан дуу бичиж байсан. За тэгээ энэ дуундаа тохирох үгийг хайж байсан учраас ийм утгатай хайлтыг хийсэн гэсэн.
Харин Маягийн утаснаас бол шоронд орох ямар байдаг вэ гэсэн Google хайлт хийсэн тогтоогдсон байна. За Төвигийн үхлийн шалтгаан бол хувийн өс хонзон атаа жутөөнөөс үүдэлтэй гэж үзсэн. Жона анханасаа л Төвийг гэртээ хуурч аваадсан тодорхой. Ямар сандал Төвид зориулж үзэн ядсан дуу хүртэл бичсэн байх шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол тийм ээ энэ Төвийг бол найзыгаа гэж үздэггүй тийм ээ маш одоо аимшигтай муухай хар байдлаар хардаг байсан тодорхой байна. 2023 оны 4 сарын 16-нд хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгээр Жона болон Майя нарт бүх насаар нь хорих ялыг оноосон. За энэ хэрэг бол Швед улсад гарсан 21 нас хүрээгүй хоёр эмэгтэйд бүх насаар нь хорих ялыг оноосон хамгийн анхны хэрэг болсон. Жона 2023 оны 10 сард давж заалтснаар түүний бүх насаар нь хорих ялыг 16 жил болгон бууруулсан бол Маяг 1 жил хорсны эцэст ялыг нь цагаатхан сулсан байна. За мөн Жона давж заалтаад шоронд хоригдож байх үедээ шоронгийн хуйгийн нүдийг ингээд хясаагаар таглаж за бусад одоо хоригдлуудтай хуйвилдаж шоронгоос орохоор одоо бэлтгэж байсан нь мэдэгдэж ингээд одоо түүнийг бол одоо шоронгийн нилээд хатуу хяналттай газар шилжүүлсэн гэсэн яриа мэдээлэл бас байсан. За ингээд өнөөдрийн маань дугаар үүгээр дуусч байна. Хүлээ авч суусан та бүхэндээ маш их баярлалаа. За дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяртай.